Энэ явдал надад 3 дахь удаага тохиолдлоо. Би үнэхээр хайж байна. Өглөө босоод хар хүйс сувчихсан. Сэрснийгээ дараа зөвхөнгүүгээр уйлж эхэлдэг. Хайртай салуутайгаа хамт эртэн байх үе бодохоор би өөрийн мэдлэгээ мишэл тодруулан суударч гинт тэр бүхэн бодол айдасгүй зэр солигдно. Миний зүйлсэн тэр зүйл бодит амьдрал дээр болсон мэт үнэхээр үнэншилтэй. Үйлдэл бүхэн нь хаягдахгүй санагддаг. Химээ найзтай ярих охин бол даруухан болжмаа. Нүдэн дулаахан өндөр басгүй царайлаг нэгэн хүүгүнтэй үерхэж эхлээд удаагүй байсан юм. Хүүгүүнийх нь хуучны нэгэн Орос 12 дахь байранд байдаг ба тэр хоёр хаяад очдог байлаа. Харин Балжмааг тэдний гэрт байхдаа хөвгчлөлтөд өнгөрүүлсэн дурсан ч бодох бүрт энэхүү аимшигтай дүр зураг бүхий хар дарсан зүуд нь бодогдож эхэлдгийг охин гайхдаг юм. Яс юу юм бэ? Чиний тэр үерхдэг залуугийн найз манай ангид байдаг. Магадгүй яагаад гинт Орос руу алга болсныг нь мэдэж байж магадгүй. Найз нь орой тараад дагуулад ирээ. Тэсээр хоёр найз салан ангид орлоо. Өвлийн жавар уламж ширүүссэр байх 12 сарын дунд үе байлаа. Орой 7 өнгөрч юмс бүхэн харанхуйд эзлэгдэн бараатан байхад хичээлэн тарсан Балжмаа гарч ирв. Тараад найзтайгаа уулзах байсан болохоор сургуулийнхаа өөдөнд хэсэг хүлээхээр шийдэн хэсэг зогсгож жавартай салхи хувцас нэвтүүлэн жихүүн байсан тул Балжмаа ойролцоох кафе орохоор алхлаа. Түүний өөдөөс нь хэд хоног алга болсон найз залуу нь түүнийг чиглэн алхаж байхыг харан баярлсан боловч энэ хүйтнийг ажирахгүй сороочин санцтай нэмэн өмдтэй байхыг ихэд гайхав. Сайн уу? Балжмаа би чамд яагаад алга болсноо тайлбарламаар байна. Гэтэ чи яагаад юм ингэн байгаа юм бэ? Дарлаа шүү дээ. Үгүй дээ, маш дулаахан байна. Ихийг сонсоод нэг зүйлийг анзаарлаа. Тийм ээ, үнэхээр дулаахан байна. Маш дулаахан саяхан л хацар хөлдөж чих гэж байсан. Жавар хайцсан юм бэ? Яагаад ийм болчихоо гих зэрэг гайхшруулуу толгойг нь эргүүлэн тэнхтүүлж ахлаа. Гайхах хэрэггүй. Хоёлаа манад очие. Би чамд бүгдийг тайлбарлая. Балжмаа сайн нэг хажууд нь хүн байгааг санаж гайхсан хэвээр даган явлаа. Сургуулиас нэлийн холдож замын хажууд алхаж байтал хар өнгөтэй машин хажууд нь зогсов. Балжмаа явъя сууж. Ич түүний ахын хоолой хадав. Балжмаа хөтлсөн гараа сандран татаж аваад уучлаарай. Би явахгүй бол болохгүй. Уцаарэ гэд гүйлээ. Түүнээс 2 метр холбоогүй юу? Жавар хацрыг нь хайрч эхлэхэд цаг тусан эргэж харахад түүний найз залуу байхгүй байв. Гайхаж балмагцсан аргаа барсан Балжмаа ахынхаа машин сууж амьсгаан давчдан айдасгүйс хамаг биеийг нөмөрн авлаа. Түүний ах Балжмааг хараад чи чинь хар хүрдэнд ямар юмтайгаа тэнийд явдیں۔ Биш хайчих нь. Чамтай дарааг бол ингээд тэнийд явах нэ. Би ч үгүйсээр гэрийн зүг явлаа. Найзтайгаа уулзах байсан ч ийхүү сонин зүйлтэй уулзраад чадсангүй. Уцаа гаргаа найз руугаа мессеж чинь. Найз нь өнөөдөр уулзаж амцсангүй танилтайгаа тараад уучлаарай. Найз нь цохоор арсан. Гэхдээ чиний уулзаад зогсож байсан охин нэг л сонио харагдсан. Монхоо царайлчаад үс хизгээ янзлчихж болдгүй юм байх та. Шууд хэлсэнд уучлаарай. Энэ мессежийг уншаад сэтгэл нь сэртгэж утсаа унаахад ах нь нэг л биш байгаад үгүй анзаарна. Чи чинь өнөөдөр яаж байгаа вэ? Нэг л биш байна. Би сая эрэгтэй хүнтэй явж байсан биз дээ. Тэр чинь эрэгтэй юм уу? Би охин л байна гэж харсан. Миний дүү найз чинь хөрж байгаа хүмүүсээ сайн таньж бай. Саяын тэр чинь эрэгтэй юм бол үс хизгээ аятайхан янзлаад олигтой юм өмсөж яадаг байна. Их зэргээр урт юм ярьлаа. Бүр ойлгохоо байгаад бүх бие найз тавтаж өрлөө. Орондоо хөрмөө саяны болсон зүйлийг нэг нэгэнгүй бодон унтж чадахгүй байлаа.
Гэтэл утсанд нь мессеж ирэнгүүт харахад явуулсан дугаар байхгүй. Одоо унтдаа юу ч битгий бод. Зүүдэнд чинь би өөрөө зочлон сайхан амраараа хайр залуугаас юм. Балжмаа өссөн даруйда олон хоног нойргүй явсан мэт нүдэн анилцаар өөрийн мэдлгүй унтахдаа ямар нэгэн далдын хүч байгааг бодож амжив. Үргэлж байсан залуутайгаа инээлцээр орцны хаалга татан ороход тусан улаан өнгөтэй хан ухтан ав. Шатаар өсөж явхад уйлж халан амьгуун ойлмын нэгэн хаалганы цаанаас сонсогдно. Битгий минь хайр наадах чинь бүтэхгүй байл. Балжмаа зүгээр явж чадсангүй уцаа гарган цагдаа дуудахад уцныханд илэгц бүрэлдсэн ямар тоо хийж байгаагаа мэдэхгүй байлаа. Найз залуу битгий тоо гэд байхад гэж хүчтэй татан дээш өгсөн. Дараагийн давхарт гарахад болон цааш хараад мэгшин уйлах охины тэр чимээ чихэнд нэг л яоцыг сонсогдно. Балжмаа гараа татан аваад тэр охины араас очиж мөрөнд нь хүрэх гэж тэмүүлэн алхана. Нүдээ завчаад харах хооронд охин түн рүү цоор шитэн цогсыг хараад зочин орилоход ямар ч дуу гарахгүй байлаа. Сайн харуул часуулаа нүднээс нь өөрөнгөө байх нь. Тэр ам болон хамрын хэсэг зүгээр л зураас төдийхэн байхаж. Толгоогоо бүтэн эргүүлсэн тэр охин хан руу шингэн аажмаар алга болоход айдас нь эцсийн цэгтээ тулсан Балжмаа хамаг чавлаараа ойрлох гэж хичээх боловч дуу юур гарсангүй. Иргэн хайр залуу руу харахад тэрний оронд урагдж илдэрсэн ноохоо хувцтай зэлдүү цагаан царайтай хүүхд туяа татсан усан оргож ширэлдэж орооцолсон амьд хүний ямар ч хэмжгүй 20 гаруй хоноос нь охин зогсож байв. Түүнээс цухтан доош гүйх боловч тэр яагаад ч газар хороохгүй байлаа. Мөн ойрлоо дуу гарахгүй байв. Нүднээсээ том нөлөө сонгон айдас бүр навцсан Балжмаа өмнө нь 3 удаа зүудэлсэн тэр зүудэндээ байгаагаа сайн мэдлээ. Энэ бол зүгээр л зүуд. Би сэрэх ёстой. Гэхдээ яаж сэрэх вэ? Өндрөө сонход зочиж сэрдэг шүү дээ. Тийм ээ, би өндрөө сонох ёстой. Хич бодон буцаадгүй лээ. Саяын муу ёрын давхрыг нүдээ анаад гарна гэж бодсоор өгсөж явтал амьгуун ойрлж байсан. Өөрнөөс толгойдоо сүхтүүлсэн хүүхэн түүнийг туслаач гэх шиг даган алхана. Дээд давхарт гарахад нөгөө хан нэвтэлдэг охин түүн рүү харна. Буцыг цөөрөтл инээж эхлэв. Харин нөгөө ноорхоо өхөн цохин дээд давхарт нь дагаад явах шиг алхана. Нүс нулимстайгаа холилд нь дээш гүөх Балжмаа барилгын дээр гарч ирэхэд түүний хайртай залуу нухтан авлаа. Юу ч дуурахгүй дотноор инээмсэглэн гараас нь хөтлөн дээврийн ирмэг дээр гарч ирлээ. Намайг уучлаарай гэж тэрхэд тэр хоёрыг хараад муухай орлох чимээ гарна. Нөгөө өхөрийн охин дээврээс түлхэн унахлаа. Хамгийн харамсалтай нь Балжмаас ирсэнгүй. Газар өмнө эцсийн амьсгаа татан ядан байхдаа дээш харвал зэлдүү цагаан царайтай охины сүнс. Чи миний хайртай залуу болоосон болохоор өөхөх ёстой. Гэж сөнгөдөө хоолгоор зэвүүцэл орсол шингээ хэллээ. Балжмаатай үргэж байсан залуу өөр охинтой давхар руу ирэхэж байж. Тэр охин нь харталтын улмаас найз залууг нь дээврээс түлхэн дараа нь амиах орсон байна.